Самбай цаанаа зөвштэй үндэсний зөвлөлийн төвөнд хэрэглэгч Монголын үндэсний малчин телевизээс та бүгдээ за сумын заануудын бооцот барилдааны суглааг шууд хүрэхэд бэлэн болжээ. За самбай цаанаа. За сайн. За өнөөдөр одоо эхлэл групп болоод хүмүүс хабрид хаустай хамтран зохион байгуулж байгаа сумын заануудын бооцот барилдаа маань суглаагаа хийх гэж байна. За энэхүү барилдаа маань одоо 4 төвтэйгээ зохиогдож байгаа гэж байна. Мэдээллийг өгөөч бас. За яг энэ жилийн барилдаа бол одоо маш сайхан өргөн дэлгэр болж байна. Олон сайхан багууд маань одоо урднаас олоод явагдсан учраас бол одоо багууд бол маш амархан бүрдсэн. Тийм. Ер нь бол одоо ингээл он гарсны дараа зар тавиал эхлээл. Тэгээд ер нь 5 хоногийн дотор бүх багууд бүрдээд ингээ сайхан барилдаа болох гэж байна. Ороод заншиж чинь гэсэн үг үстэй тийм ээ. Ер нь бол одоо солидог болсон байна. Тийм. За өмнө нь одоо бас 10 оноос эхэл зохиогдсон гэж ярьж байна. За хамгийн ойрхон зохиогдсон нь нодон зохиогдсон. Тэгсэн одоо гişнэн баг ороо бас ямар баг энэхүү тэмцээнд одоо төрүүлж авралж байна. Тэгээ ер нь бол 20 оны одоо формат, 24 оны формат, энэ жил 26 оны формат гэдэг бүгд ижилхэн. Тийм. Яг л 16 баг 4 хэсэг болоод хэсэг төсвөрөөс 2 бүг гараад за 8 үлдсэн шүгэний 8 үлдсэн багууд маань хасагдах журмаар аврага шалгаруулсан. Тэгээ өнгөрсөн жилийн барилдаанд Баатар хаан гар дэвжиний баг төрүүлж ирсэн. За тэгэхээр энэ жил одоо бас мөн 16 баг бүртгүүлсэн байна тийм ээ. Ер нь баг маань одоо яаж вэ тэгээд 16-аас их баг одоо бүртгүүлэе гэж ярьж байна уу? Ер нь яах юм? Ер нь бол нэг 10-аад баг бүртгүүлсэн. Дахиад цаашаа нэмээд. Тийм бас мөнгөө төлчөөд одоо хасагдсан анхны баг бас Булган аймгаас тодорчлаа. Тэгээ ер нь 24 оны барилдаан дээр чинь Булган аймагч бүртгүүлсэн байж байгаа. Бас мөнгө төлж чадлагүй хасагдж байсан байхгүй юу? Анхны. Тэгээ энэ удаа мөнгө төлсөн мөртлөө хасагдсан. Яг хасагч юу? Хоцорж мөнгө ийгээд. Тэгээ нөгөө эхний 16 баг маань яг мөнгө хийсэн дараалалаа тий баталгаажуулсан дараалалаа байхгүй юу? Тэгээ манай Булган аймгийн баг нэг 40 минутын хойно хийгээд хасагдсан. За арай хожиг хийсэн байна шүү дээ тийм ээ. За босод барилдаа маань одоо 2 сарын 1-нд үе бүтсэн өдөр болно тийм ээ. Бүтсэн өдөр болохоор байж байгаа. За тэгээ ямар ч байсан сая бол одоо ярьлаа 4 хэсэг тавагдаад тэгээ хэсгээс гарч ирээд хасагт журмаар яваад тэгээ явах нь шүү дээ тийм ээ. За өнөөдөр бол одоо суглаа суулгах гэдэг багууд маань ирсэн байгаа. Тэгэхээр энэ өдрөнд бас суглаагаа шууд суглуулаа явъя гэж бодож байна тийм үү? Та өөрөө өнөөдөр одоо ямар ч байсан бүртгүүлсэн багуудаас маань бол одоо та бүгдээ бас дуулгуул Дундгой аймгийн Болрогийн гар утас гэсэн баг байна. За мөн Завхай аймгийн Майхан уулын хишиг гэж баг байна. За мөн Баянгор аймгаас MX Time гэсэн баг байна. Баатар хаан гард баг байна. Аранга аймгийн Хүнү шойс баг байна. За Ховд аймгийн Хангай баг, Орхон аймгийн Эрдэнэт баг, за Батчин ойл компани баг, за мөн Говьлтай аймгийн Заламинга баг, за Эдрийн цураа дэвжээний Армин зол баг, за Баяулгийн аймгийн Өлгийн мөрөгдүүд баг, Домогт тайхар дэвжээний Хосгард баг, за Төв аймгийн Баавар брэнд баг, Ус аймгийн Джемкерл хаус баг, за Үнэн зоригт Бээжийн Ханган улсын хүчтнүүд баг, Сэлэн аймгийн Тав хаан баг гэсэн багууд бол бүртгүүлж амжижээ. Тэгээд одоо Булган аймгийн маань багт 17 дээр бүртгүүлээ. За мөнгөө бол арай хожиг хийсэн гэж асгцсан байна гэж байна. За тэгэхээр нийт одоо суглахад ирсэн багуудаа бүгдөөнд амжилтыг хүсээд за суглаагаа эхлэе гэж бодож байна. Одоо бас лайв маань цаг баг учраас хэдүүлээс эхлээд суглаагаа суглаад дараа нас сайхан энэхүү барилдааны талаар хөрөлдөе дөхөө. За эхлээд Дундгой аймгийн Болрогийн гар утас гэсэн баг байна уу? За би байна. За манай баг бол одоо 20 оноос эхлээд 3 удаа оролцож байгаа. Тэг дандаа хэсэгтээ малтарсан. Энэ жил нэг ядтай шүгний ам руу орчоосоо гэж бодож байна. Дааг гарч байна тий. Агийн 4. За Агийн 4. За Завхай аймгийн Майхан уулын гişиг баг. За гараад ирээрэй. За камер руу харуулчаарай. За Майхан уулын гişиг баг. Дэгийн Дэгийн 2. Дэгийн 2. За. Баянгор аймгийн MX Time баг. За гараад ирээрэй. За Агийн 2. За харуулаарай. Агийн 2. За Баатар хаан гард баг. За Нодингийн аваргасан баг тийм ээ. За. Дэгийн 3. За баяраа. Дэгийн 3.
За Аранга аймаг Хүмүүш хоёр. За Өвөж болж. тэгээ. Юусэн байгаа гэж нэ. Бага гэж. Бага. За сая ирсэн байсан гэж шүү. Шүүпэ. Манай галаах чинь бол нөгөө олон түмэнд шударгаараа танигдсан учраас галаахаараа соглуулаа гэж ирсэн байсан. Ирээд баагадаг. Тийм. Бигийн 4. За аваа суучгараа. За мөнгө Аваад. За зөв. Арангаагаас 2 байгаа юм байна тийм ээ. За Ховд аймгийн Хангааг. Хангаа ирсэн. За. Аврагын нэрийг өгсөн байна уу? Өрнөд хангаа урны фэн. Зөв. Залуу Швейцарт амьдардаг юм. Зөв. Тэгээд нөгөө хүүтэй хангаа гэд нэр өгсөн. Тэгэнгүүтээ бага таньж нэрсэн юм. Сиг 2. За Орхон аймгийн Эрдэнэт баг. За Эрдэнэт багаас орхон хоёрыг сонгох. За амжилттай тэмцээнийг сандран зохион байгуулж байгаа тийм ээ. Тийм манай гал удрах зам сэнгээд ахна. Сая улсыг дэлгэрүүлж бас сая Тийм. олон хүүхдэд тусалсан юм буянтай. За камерал гараад биегийн 4 байсан. Бигийн 4. Буянтай сая улсыг дэлгэрүүлсэн хүмүүс маань энэ юм дээр бас орж байгаа юм байна. За Батчин ойл компани маань баг зарцсан байна. За Дэгийн 1. За Баялтай аймгийн Залаамын гавг. Зинхий сонсч ирсэн нэр юм байна. Тийм. Манай золоо мангаж аймгийн алдарт үүрч. За. Өөрөн бархан За шаагалаарай. мундаг хүн байгаа. Гавалтангийн баг өнгөрсөн жил бол оролцоогүй. 20 онд оролцож ирсэн. Зөв. Тийм. За энэ Арман гавар. бичнэ маань. Арман золог. Арим зол баг бол бас өмнө жил бас оролцсон. Хэсэгтэй явсан тийм ээ. Агийн нэгийг. За гинэг. За Баялгийн аймгийн Өнгийн бүрэгдүүд баг. За ирсэн. Тэр канилаар. Сигийн 3. Домог тайхар твжээний хосгар дөг. Өмнө зүрхт тэгээд 700 мянган дагчтай пеншн баг болцож байгаа наа. Тэр канил. Хосгар тэ. Сигийн 4. За Төв аймгийн Баавар брэнд. Хосгүй. Шот үстэй. Бэш байна. Юу хэд гисэн бэ? Бигийн 2. Бигийн 2. За Ус аймгийн Жамкар Лавс баг. За ариг байсан бах тий. За ойлаа. За нутгийнхаа багийг суулчих тийм ээ. Нутгийнхан багийн зоог сугал, хэсгийг суглаад аль хэсэгтээ байчих нь. За Сигийн 1. Сигийн 1. За өмнө зүрхт Фэжийн Хангаан улсын хүчтнүүд баг. Суулаарай. Бигийн 1. За Сүлэн аймгийн 5 амбаг. Сүүлийн суглааг татаж. Апро ичиж. За. Бигийн 3. За ингээд суглаамаар ямарч болсон суулгагдлаа тийм ээ. За. Азонд бол одоо Дундгой аймгийн Болорогийн гар утас Агийн 4-ийг суулсан байна. Эдрийн цураа Агийн 1. За Агийн 2-ыг Баянгор аймгийн MX Time баг. За Агийн 3-ыг Говьлтай аймгийн Залааминга гэсэн баг 1 хэсэгт оржээ. А хэсэгт орсон байна. За B хэсэгт бол B-ийн 1-ээр Үнэн зөвгт Фэжийн Хангаан улсын хүчнүүд баг B-ийн 1-ийг суулсан бол Төв аймгийн Баавар брэнд баг B-ийн 2-т орсон байна. За Сэлэнг аймгийн 5 хам баг B-ийн 3. За мөн Эрдэнэт Орхон аймгийн Эрдэнэт баг B-ийн 4-т одоо суглагдаж B хэсэгт орсон байна. За C хэсэгт бол C-ийн 1-ээр
Увс аймгийн Жамкерл Хавс баг. За Сигийн 2-оор. За Ховд аймгийн Ханга баг Сигийн 2-ыг суулсан байна. Сигийн 3-ыг Баяулгийн аймгийн Өлгийн бүрэгдүүд баг. За Сигийн 4-ыг Домогт тайхар дэвжээний Хосхорд баг суулсан байна. За D зонд бол D-гийн 1-ыг Батчин ойл компани баг. За D-гийн 2-оор Майхан уулын хишиг баг Завхай аймгийн. За D-гийн 3-аар Баатар хангард, D-гийн 4-ыг Аранга аймгийн Хүнүш ойс гэсэн баг бол суулсан байна. За одоо ямар ч гэсэн ингээд 4 хэсэг болцсон. За хэсэгтэн бол одоо нэг баг маань 3 барилдаад явна гэсэн үг. Тэр хэсэг. Одоо энэ цуглаанаас ингээд харж байгаа юм бол D хэсэг бол маш чанга таарж байна. Өнгөрсөн жилийн авраг за оршигроо Баатар хангаар дэвжээний баг одоо бүрэлдэхүүнээр явж байгаа тийм ээ. За тэгээд энэ Хүнүш ойс багч нь болохоор 24 онд мөнгөн медаль 20 онд мөнгөн медаль 24 онд хүрэл медаль авсан байна. За. Тийм. Одоо тэгээд манай энэ улсын орчин ган хуйгийн баг тийм ээ эдрийн зөрөө дэвжээний баг. Тэгээд эндээс ингээд харахад бол D хэсэг бол одоо ингээд дандаа медальтай. Тийм дэвжээдэд орж ирж байна. Эдрийн зөрөө баг нь одоо хэдэх жилд орж байна? Надлан орсон. Өмнөөс орж юу? Өмнө орж байгаагүй надлан орсон. Ер нь тэгээд Баярбаатарын маань зохион байгуулж байгаа энэ барилдаан бол залуучуудад үр өгөөчтэй хайтахан сайхан барилдаан болдог. За Монгол бүхэн өргөнд л одоо нэг улсын аймгийн цалтай хөгчүүдийн одоо барилдаан хагас бүтэн сайдаар яваад байгаа учраас сумын заануудын барилдаан, аймгийн цалтай хөгчүүдийн барилдаан сардаа нэг удаа болж ил. Тэгэхээр энэ одоо болохгүй орон зайг нөхсөн нэг үеийн залуучуудыг бас өөрийнхөө ур чадварыг барилдааны ур чадварыг сорьсон сайхан барилдаан болд юм аа. Тэгээд энд бол эдрийн цороо дэвжээ 2 дахь жилдээ оролцож байна. Одоо арвин зал гэж баг бүрдүүлж орсон байгаа. За нодлонгийн төрүүлсэн Баатар хангард багийг төлөөлж. За нодлон бас төрүүлсэн байна шүү дээ тийм ээ. За энэ жил бас орж байна. За энэгүй тэмцээний талаар бас сэтгэлээ хаваалцаа. Ширэн багийн бүрэлдэхүүн энэ жил бас нодлонгийнхоос өөрчлөгдсөн үү? Ямар байгаа вэ? Та бүхэнд өрөөмөнд хүргэе. Тэгээд манайхан төрүүлсэн тэгээд багийн бүрэлдэхүүн бол нэг солигдоогүй. Хоёр хомын зам маань цолооваад дээшээ явсан. Бусд нь бол ерөнхийдөө байгаа. Тэгээд энэ барилдаа маань ер нь бол ингээд маш өгөөжтэй олон сайхан залуучуудыг багаар нь ингээд барилдуулдаг ер нь бараг л нэг алтан замын алтан цамрахын барилдаа юм да. Сайхан барилдаа болтгоо тэгэхэд амжилт хүсье. За багуудаас бас сэтгэлийн сонсъё. За өмнө одоо бас орж явуу энэ барилдааны талаар сэтгэлээ олзооч. За баярлалаа. Манайх одоо Завхай аймгийн Майхан уулын шиг баг байна. Өмнө жил 4 дугаар байранд орж байсан. За энэ жил дахиад орж байна. Тэгээд манай залуучууд нэг үеийн залуучууд сайхан барилдаж өнгөрсөн байгаа. Одоо энэ жил бас сайн оролцсноо гэдэг оролцож байна. Бэлтгэл сургалтанд бол орцсон. Тэгээ манайх бэлтгэл сургалтанд орсон тогтмол бэлтгэлтэй амар гэж байгаа. За ажил төшөө аль баг үлээ. Тэр хэдэх жилдээ орж байна. За самцхан энэ өдрийн мэндийг хүргэцгээе. Тэгээд манайх ховд дэвжээ гэж орж байгаа. Хангаа ховд гэдэг. Тэгээд манайх уржин жил 2 дугаар байранд орсон. Нэг зөрөөгөр. Энэ жил болохоор манайхаас яг уржин жилээр орж байгаа. Тэгээд нэг залуу маань Чадлаа гэдэг залуу аймгийн цол аваад явсан. Тэгээд одоо хэд ховд дэвжээгээр орж байгаа. Ховдынхоо залуучуудыг бүртгүүлээд орж байгаа. Аймгасаа л гэсэн үг. Аймгаас гадны нэгч бүх байхгүй. Тийм. Ховд аймгаас. За манай ажилтны залуу аль баг вэ? Манай За. Танах аль баг уу? За та бүхэнд өнөөдрийн мэндэргээ. Миний хувьд бол бүхийн засвал байна. 2011 оноос хойш 15 жил бүхийн засвалаар ажиллаж байна. Тэгээд энэ барилдаанд 2 дахь удаага засвалаа хийх гээд Баярбаатарын барилдааныг хамтарч ажиллах гээд ирээд байна. Тэгээд нийт багуудаа амжилт хүсье. За манай залуучуудаас за аль вэ? За хоёулаа шууд ярьчих л да тий. Хүн хайгаад явах тийм ээ мик өржиж ажил хийшээ. За манайх болохоор Баянгар аймгийн Химикс тайм автоксерс гэдэг багийн төлөөлж одоо Баянгар аймгийн харьяат залуучуудтай нэгдэж орж байгаа. Бүгд бэлтгэлтэй хамрагд орцсон юм шиг байгаа. Ер нь Баянгар аймгаас баг урдуулсан. Тийм ер нь манай Баянгарын баян бүлгийнх
Тэгээд ерөнхийдөө баян анганы залуучуудад дэмждэг гэж орж байгаа. За хонгор нутаг бол энэ жил бас улсын наадмын төрөө авцсан. Бас их бэлтгэл сургуульд сайн байгаа бох тийм ээ. Баярын сайн байна. За. За энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнг аймгийн 5 он дэвжигээ төлөөлөл оролцож байгаа. Тэгээ манайх анх удаага оролцож байна. Тэгээ Сэлэнг аймгийн бүхчүүд дээр яг оролцож байгаа. Сэлэнг аймгийн хаал сумын заануудаа. За нодлоо өмнө орж байгаа. Өмнө орж байгаа. Анх удаа л орох гэж байна. За. За манай болохоор Төв аймгийн Бавар брэнд гээд Аранга Төв аймгийн бүхчүүд холилдож орсон баг байгаа. Энэ жил анх удаа оролцож байгаа. Ер нь урд өмнө харахад үзэж байв энэ барилдааны бас. Сонирхолтой. Ямар шоухан санагдсан. Үзмээр санагдав. Хаан орондоо л гэж бодсон. За. За сайн байна уу? Малчин телевизээ үзэж байгаа Монголын ард түмэнд энэ орой мэнд хүргье. За манай баг бол Хангаа улсын хүчтнүүд гээд энэ жил шинээр баг бүрдүүлж орж байгаа. Тэгээ нутгаас авахалцсан Сумын зам Бямб чулуун, Сумын зам Очирхүү, Сумын зам Бадам Сэрээжт, Сумын зам Бат Эрдэнэ, Сумын Эчин, Сумын Гарцаг Пүрг Бат, Залуу Хатхан бэлэг гэсэн бүрэлдэхүүнтэй. За дасгалжуулагч хөшөөрн Жодоо бүхийн Тамирчин, Сумын Эчин Батцогт гээд залуу ажиллаж байгаа. Ингээд анх удаа оролцож чинь тэгээд босд орж байгаа багийнхаа тамирчид бүхчүүд бас амжилт хүсье. Манайхаас хэцүү хатуу орцох шүү. Тий, ер нь бол гайгүй баг үлсээ. За. За манай баяр үлгийн суусан баг тий. Үлгийн мөрөгдүүд гэж. За цамцгаана. Энэ өдөр минь манайх нүтлэн жил орж ирсэн. Зоноос гарлгүй мултарч ирсэн. Энэ жил дагаа нэг чаа. Тий, дагаа нэг хэл дээш үз гэсэн бодолтой. Тэгээ орж байгаа бүх сумын заануудтай тэгээд амжилт хүсье. Ер нь үлгийгээс баг урдсан. Тий, үлгийгээс дэвжинээс үлгээгч дэвжинээс. За энэ аргаараа залуучууд манаас яриа л да тий. За хоёулаа яриа. Сайн бацхан бүгдний өдрийн мэндийг хүргэе. Батчаал компаниас оролцож байгаа. За өмнө жил аврах сургуулиас оролцоод харамсалтай медаль авч чадаагүй. Энэ жил болохоор одоо үеийн сайн шигшмтэн залуучуудыг цуглуулад баг болгоод орж байгаа. За. За сайн бацхан. Манайх Аранга аймгийн Домог тавихар дэвжинээс орж байгаа. Бүхлэх дэвжинээс. Өнгөрсөн жил бол оролцоод зооноос гарч чадаагүй ултарсан. Тэгээ энэ жил сайн барилдах зорилготой л урдч чинь даа. За. За санаа. Голтой аймгаас орж байна. Манай Голтой аймгийн хантаа шиг дэвжинээс сумын заанууд бүгд орж байгаа. За анх удаа л оролцож байна да. Залааны гааг. Тий. Анх удаа орж байгаа. 20 онд орж ирсэн. За. За сайн бүгдэн орон төргөө. За үн зөвхт пэйжийн Хангаа улсын хүчтэн багийн багш тасгалжуулагч байна. Сая тэгээд нэг Аранга нутгийнхаа Хүмүүн шоус багийн цуглааг суулцсан. Тийм тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Харангаас ерөнхийдөө 2 баг орж ирсэн. 3 баг. За. За одоо барилдааны талаар хараа эргээд ярианд орё гэж бодож байна. За барилдаа маань одоо яах вэ? За багт 5 гишүүн. Тэгэхээр одоо 5 гишүүнд тойрж барилдах уу? Эсвэл одоо яаж барилдах вэ? Нэг дөрөв нь бас үзэгчтэй тайлбарлаа. Тийм. Нэг баг 5 гишүүнтэй нэг замынтай. За нэг номерыг мэдүүлэг өгсөн хүн нэг номертойгоо, 2 номерыг 2 номертойгоо гэх мэтчлэн 5 барилдаа л болно нэг багийн хооронд. 20 онд ч юм байсан, 24 онд ч юм байсан, энэ жил ч бас юм. Форматанд л өөрчлөгдсөн юм байхгүй. Тэгээд төрүүлж 3 ясна л ялна гэсэн үг. Тэгэхээр ч одоо нэг дээр мэдүүлгээ өгөл шууд тэр хоёр хоорондоо барилдаа. Хоёр баг нэг дээр яасан хоёр дахь хүнтэй барилдах байна шүү дээ. Нэг л барилдах нь тийм. Эсрэггийн хонд нэг нийтдээ нэг хүн 3 барилдаа хийнэ гэсэн. 3 барилдана л гэсэн үг. Багийн. За энийг үзүүлчихв. Хоо болно уу? Энэ одоо жишээлбэл ингэсэн байна л да. Энийг манайхан дотоод өгөөрэй. За мэдүүлэг бол ингэж ирэх юм байна. За ингээд одоо нэг дээр бичсэн байгаа. За тэгээд алдар цолн байж, аймаг сумн байж. Ингээд энэ хүн нөгөө багийнхаа энэ нэг дээр бичигдсэн хүнтэй л барилдаад явна гэсэн үг байна. Тийм. Үгүй. Тэг барилдаан болгоны өмнө мэдүүлгээ сольж болно. За яг одоо энэ барилдаан дээр манайх нэг гаргалж гэдэг юм. За тэгэхээр ингээд хүнээ солиод байгаа нь шүү дээ тийм ээ. Энэ бол одоо бас багийн дасгалжуулагчийн нөгөө нэг хүмүүс ингээд дотроо ингээд за одоо тэнцэнээс тэндээ хийчих магадгүй даа гэсэн. Бас нэг нийлт явах нь шүү дээ. Тактик явах нь байна. Одоо жишээлбэл Баярбаатар сая нэг дээр бас 5 дараа гараад ирж магадгүй 5 дээр хийчих ингээд явах нь шүү дээ. За тэгээд
За нэг заавал нэг хэсэг бол одоо дөрвөн багтай. За энэчээс гарч ирсэн баг маань яаж урилдах вэ? За мэдээж одоо хэсгээс нэг баг уу, хоёр баг уу? Хоёр баг гарна. За А-гийн 1-ээр гарсан баг, B-гийн 4-ээр гарсан багтай, А-гийн 2-оор гарсан баг, B-гийн 1-ээр гарсан багтай гэх мэтчлэн ингээд тойроод явж байгаа. Тойроод ингээд шууд асууж байна. Нэг нь D-гийн 2. Тэр нь яагаад тэгж юм гэхэлэр нөгөө зооноосоо гарч ирчээд нөгөө зоондоо таарсан багтаа эргээд тарах магадaltaй байдаг байхгүй юу? Тийм учраас ингээд тэрнийг нь бодолцож жагаад ингээд анх форматаа зохиож ирсэн. Тэгээ одоо яг л тэр хэвээрээ л байгаа гэсэн. Тэгэхээр зоондоо таарсан багтаагаа бол аврагын төлөө юм уу, хөрлийн төлөө таарна гэсэн үг. Түүнийг таарах боломжтой гэсэн үг. Түүнээс биш наан бол таарахгүй гэсэн үг. Энэ болохоор хасагдах шүү дээ. Тийм, хасагдах шат. Шууд бөхчлөөл гасаа явчихна гэсэн үг. Тийм гэсэн үг тийм. 8 баг бөхчлөөл явчихна гэсэн. За тэгээ дөрвөн баг мөн гараад байна. Дөрвөн нь яхаа хоорондоо тойрох уу? Акад эсвэл шууд тойрохгүй. Нөгөө хасагдах ч юмараа л тийм. Тийм. Ингээл оноолт ороод ингээл тараад явчихна гэсэн. Өдөр тэгэхээр ховцсон хоёр нь дээшээ 8-аас 4 үлдэн. Тий, 4-өөс 2 хожсон 2 нь аврагын төлөө, хожигдсон 2 нь хүрлийн төлөө барьсан шүү дээ. Тэгээд нөгөө юм маань дөрөвт орсон баг маань тусаагаар ижлээ явчихна. Сагналтай ярьчих юм уу? Тийм, сагналтай ярьчихлаа. Одоо энэ манай сая Зохион аймгийн Майхан уулын гişиг компани багч нь өнгөрсөн жил 4-р орсон байхгүй юу? За өөр одоо барилдааны талаар бас мэдээлэл өгвөл одоо 4 тулгаан зохиож байгаа юм ч одоо нэлээ гарт орцсон байлгүй тийм ээ. За ер нь яг бэрхшээл хүндрэл юу байдгүй. За бас олооштой давуу талууд нь юу байдгүй. За яг барилдаан бол хамгийн гол чухал юм нь бол шударгал байх тийм ээ. Тийм ч учраас одоо энэ залуучууд одоо ингээд эргээд орж ирж байгаа гэж бодож байна л да. Тийм байна. Онцлог нь бол энэ жилийн онцлог бол одоо манай энэ Увс аймгийн Тэсүм яриат Сумын заан Жамсрангийн гал бодрох гэдэг ахтай битээр хамтарч хийж байгаа. Тийм учраас бол одоо миний ачаа бол 50% хөнгөрсөн гэсэн үг. Тэгэхээр бол одоо энэ жил бол ер нь тийм нодлонгийн шиг тийм сандчсан гүүж харайсан тийм ээ. Твцсэн бол их байхгүй сайхан болж байна. За тэгээд дээрэс нь 2 баг компани нэгтгэсэн. Эхлэл групп компани 5 сая төгрөгөөр Hybrid House компани 3 сая төгрөгөөр нэгтгэсэн. За энэ хоёрын дэмжлэг бас их орж ирсэн нь. За энэ уран шалтгаан. За тэгээд манай малчин телевиз маань их сайхан уриалга хүлээж авсан. Тэгээд энэ жил бол ер нь их дэжгүй их биеийн дамрал твцсэн байхгүй. За манай галаах хэл өөрөө хэлэх байх тийм ээ. За мөн одоо энэ хөө сайхан барилдааны зохион байгуулж байгаа хүний хувьд бас барилдааны талаар сэтгэлээ хуваалцаач. За өдрийн мэнд хүргье та бүхэндээ. Малчин телевизийн хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд одоо 2 сарын 1-нд тийм ээ шууд малчин телевизээр шууд дамжуулна. Тэгээд Баярбаатрынхаа одоо санал болгосноор одоо хамтраад ингээд сумын заануудынхаа барилдааныг зохион байгуулж одоо бас баяртай байна. Тэгээд эртдээрээс одоо Монгол залуучууд ямар хямралаг ирч хүчтэй тийм ээ. Тэгээд модлон бол би оролцож чадаагүй. Тэгээд яг зохион байгуулж хуваар нь очиж исэн. Үнэхээр сүрдмээр сайхан залуучуудын гал гарсан маш гоё барилдаан болж исэн тий. Баярбаатрын ганцаараа тэнд гүйжлээсэн. Тэгээ бүхэн төлөө бас нэр өөрийнхөө бас визитлийг зориулж байгаа ийм залуу байгаа. Тэгээд Баярбаатартай бас амжилт хүсье. Тэгээд ер нь болж игэл цаашдаа жил болгон жилдээ 2-3 удаа тийм ээ. Одоо энэ аймгийн ачингууд хүртэл одоо энэ том барилдаанд багтаж чадахгүй байна тий. Сумын заанууд маань барилдаж чадахгүй бас хасагдах 2-3 амжилт ирэмбэрээ тий 2-3 л гарч байгаа шүү дээ сумын заан том барилдаан дээр. Тэгэхээр одоо сумын заанууд одоо аймгийн ачингуудтай бас гал гарсан сайхан барилдаа. Одоо энэ алтан цомгууд сайхан барилдаан зохиогч чинь тэнд барилдсан аймаг зэрэг золтой хөгжүүч ер нь ур чадвар бүх юм мэдээшлээ өчөж байгаа байхгүй. Тэгэхээр сумын заануудынхаа дунд бас сайхан барилдаан зохиоч чигээд одоо ингээд зорио өгч баяртай байна. Тий. За багш тасгалжуулагч хүний хувьд энэхүү барилд одоо хэрэг өгөөчтэй байдгүй тийм ээ. За мөн одоо эдрийн зураа дэвжээ маань байгуулагдаад бас удааг байгаа шүү дээ тийм ээ. Тий. Манай дэвжээ 2024 онд өсгөн байгуулагдсан. Тэгээ ер нь бол зориод ирсэн хүмүүхэнд нээлттэй. Ганцхан аймаг биш. Ер нь жалга давны үзлийг бас халах, өв соёлоороо нэгдэх, энийг бас түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо өвлүүлэх ийм зорилготой явж байгаа. Тэгээд сумын заануудын барилдаан болж гин гэдэг бол өөрөө боломж. Энэ залуучуудад өөрийгөө одоо үеийнхэн залуучуудтай үзэж хэр хэмжээнд байгаагаа мэдэх, аймгийн цол
одоо өшөө том цолонд хүрэх зүйл чинь энэ барилдаанаас л харагддаг байхгүй. Тэгэхээр энэ барилдаан бол одоо хамгийн шударга, хамгийн сайхан болдог. Тэгээ нэг үеийн бүгчүүд ингэ гал гарсан барилдааныг бас малчин телевизээрээ Монгол түмэн бас үзээрэй. Их сайхан барилдаан болох бах. Тэгээ зохион байгуулж байгаа Баярбаатар мөн танд бас баяр талархаж байгаа илэрхийлье. Бүх оролцож байгаа багуудаа амжилт хүсье. Мэдээж одоо сая бас ярьлаа шүү дээ. Энэ ялчгүй одоо барилдаанууд одоо багасаад байгаа тийм ээ. Одоо Сумын зааны барилдаан ш, тэр аймаг цэргийн барилдаан ш, тэр ингээ багасаад байдаг. За улс аймаг гэдэг ингээ нөгөө шансаа заагаад ингэчээр багтдаггүй асуудлууд гараад байдаг. Энэ маань одоо нөгөө нэг төвжэн дээр ирж бэлтгэл хийснээс илүү өөр одоо аймгийн хүмүүстэй барилдах тийм ээ. За тэгээд ахаад нөгөө нэг тэмцээн гэдэг утгаараа илүү сайн барилдах, багаан төлөөлж байгаа гэдэг утгаараа бас хичээх. Ингээ явчихаараа бүр илүү л одоо сайн бэлтгэл болоо явчих нэг бодлоо. Тий. Яг хоо бүхий спорт бол хувь хүний спорт л доо. Гэхдээ ингээ багийн төрөл рүү оруулж байгаа маш сайн. Яагаад гэвэл хүн амжилт гаргаж байгаа бол заавал багаар ажилласан байж таардаг л та. Жишээлбэл мэгт автахад хүртэл партнер нь зогсоод өгч байгаа. Тэгэл заал танхим, тэгэл ивент тэтгэж байгаа хүмүүс, тэгэл аав ээж, хайны жилүүр хүүхэд тэгэл энэ олон хүмүүсийн дэмжлэгээр бүх хүн сайн барилдаг байхгүй. Тэгээд яг нэг баг болоод ингээд орохоор нөгөө залуу чинь одоо нөгөө залууга даваасаа гэж сэтгэлээсээ дэмжин уур амьсгал багийг их гой бүрдүүлдэг. Тэр дэвжээний уур амьсгал хүртэл эргээр нөлөөлдөг. Маш олон давуу талтай л да. Тэгээ энэ бол их сайхан барилдаан болж исэн. Одоо ч гэсэн өнөөдөр одоо 2 сарын 1-нд энэ одохгүй болох барилдаан ч гэсэн бүр илүү гоё барилдаан болох гэж бодож байна. За тийм ч утгаараа одоо энэ 16 баг бол төд удалгүй бүрчээд байна гэсэн үг шүү дээ. Энийг харин 16 сараа их болгоод ч юм уу эсвэл одоо ахаад өөр солтонгуудаар хийх юм бодол байгаа одоо хоёр манад. Яг хоо танай телевизийн захирал жаргал ах маань бас санал тавьсан байгаа. Тэгээд битээр бас тэгээд гэсэн байгаа. Тэгээд яг одоохондоо энэ төвшөнд явж байгаа тийм юмс яг аль биесээр яасан байхгүй. За энэ маань ерөн гэхдээ ингээ цаашлаад явах юм бол нөгөө нэг өв соёлын маань доороос одоо ахин төрж гарч байгаа залуу хүчтнүүд энэ залуу эр зоригтой, эрч хүчтэй, мөрөөдөлтэй явж байгаа залуусыг дэмжиж иймэрхүү зүйлийг хийх юм бол илүү нөгөөдх цаашлах зам нь шатн нээгдэж, үүд нээгдэж ингэж явах юм болоо тийм ээ. Ингэснээрээ бас одоо юу гэдгийг энэ барилдааныг одоо нэг бүхэд дэлгэцтэй компани удирдлага харлаа гэдэг тэр хүнийг ивент итгэх магадлал гарна үстэй. Тийм нь бол. За тэр залуу нэг ивент итгэж бас боломж юм байлаа. Ингээ бүх хүнчүүд хамгийн чухал зүйл нь ивент итгэлэг шүү дээ тийм ээ. За 2 сарын 1-ний өдөр барилдаа маань бол зохиогдно. За малчин телевизээр та бүгд одоо шууд амжилт үзүүлэх байгаа. За 12 цагаас эхлэх лөө. 1 цагаас эхэлнэ. Тэгээ ер нь бол манай багууд нэг 12 гээд ирсэн байж байгаад бэлтгэлээ сайхан хангаад өөжөө сайхан тай өхөн яасан дээр баг. Яг нэг тулаад ирчгээ чинь сандчаал. Яг гоо тэгтээ суглаа бол А-гийн 1, А-гийн 2-тойг бол ингээл явчих штэ. Тэгэхээр бол одоо бас яг сүүлд одоо дид зоонд байгаа багууд бол сүүл рүү болчихроос бас нэг арай нэг цагийн 30 минутын хойно ч юм уу бас байж болох. Энэ А зоонд орсон. Тэр ирсэн байгаарай л гэж хэлдэг. Хоцрол тэгэл хэцүү нөгөө нойролцох асуудал гараад явчих. Тийм ер нь хоцрол байх гэсэн ойлголт бол одоо бол бүхэд бол тийм хариуцлагагүй байхгүй. Яг хөө дээр үед бол манай бүхчүүд бол бас жоохон хариуцлагагүй байсан үе байсан. Одоо бол тийм бол байхгүй шүү дээ. Сайхан хэдэн цагт бол хэдэн цагт ирнэ гэсэн бол ирнэ үгүй бол үгүй тий. Одоо бол бүхчүүд бол хариуцлагатай манай мөнгөлцсөн. Гэхдээ нөгөө хүмүүс чинь ирж нөгөө барилж байгаа багийнхаа эсрэг багийнхаа хүний барилдаан барьц барилыг бас харж сууж одоо бэлтгэл таахаа үйлжил гарах байлгүй дээ тийм сайн байх шиг байна. Тэрэнд нэг хааштай эдний энийг бол эвгүн байна нэг даваа өгчөөч гэдэг юм уу те. Тэр мөр нэг харна л та. За барилдаа маань үргэлжлэхдээ хараа яах вэ? Эхлээд одоо А хэсгийн барилдаа явж байгаа цуг Б хэсгийн барилдаа цуг явах уу эсвэл хэсгэрээ дуусталтай явах уу? Ерөөсөл хоёр багийн барилдаа л явна. А-гийн 1, А-гийн 2. Тийм. Тэгээд дараа нь тийм ингээл яг Б-гийн 1, Б-гийн 2 ч юм уу. Яг дүүс дүүзэрээ л явна гэсэн үг. Тэгэхгүй зэрэг бол гарахгүй. Зэрэг гарахгүй. За энэ барилдаанд маань одоо үгдий хөлийн зэц юу үгдий одоо нөгөө Монгол бүхий холбооны одоо жагдгийн багаас энэ төр ингээ байх оролцох уу? Манай Чойж амц гээд засвал болон юу хийдэг тайлбарлагч хийдэг ах байдаг. Тэр ах маань энэ жил энэ засвал хөлийн зэцийг яаж байгаа зохицуулж одоо ажлын хариуцж авсан. Тэгээд одоо ер нь бол бүгд бэлэн байгаа гэсэн. За ямар ч бас одоо барилдааны дүрм журам за тэгээд барьц байрлалын хувь дээр бол одоо залуучууд бүгдээрээ мэдээлэл авсан байгаа. Тийм. Орд нь л яг 20 он төр барилдаан зохиож байхад ч юм уу тэрнээс өмнө барилдаан зохиож байхад бол
нөгөө үндэсний бүхэн холбооны дүрмтэй ингээд нөгөө зөрүүтэй байсан байхгүй. Итгэхээр барилдуулдаг байсан. Тэгмэд үндэсний бүхэн холбоо маань тийм байхгүй байсан болохоор нөгөө тэр барилдаа аюу маргаантай болдог байсан. Нөгөө барилдад сурсан дүрмээрээ хүмүүс барилдах гэдэг. Би ч юм л нөгөө итгэхээр барилдуулчихад идэг. Тэгээд ингээд нэлийн маргаантай болдог байсан. Одоо нөгөө үндэсний бүхэн холбооны дүрм итгэхээр болсон болохоор адилхан болсон болохоор одоо ямар ч маргаан байхгүй. Яг л бүхөөрөө барилддаг шиг барилдал. Тэгэл минут хугацааны хувьд барьц байрлал бол тэр дүрмээрээ л явж байгаа шүү дээ. Тийм нэг онцлог байгаа. Ерөөсөө сэргээс 5 минут. Тийм тэгэхгүй бол энэ олон багийн чинь одоо ингээд барилдуулнах юм бол 2 өдөр гарах шиг бол. Тех бах тий. 20 минут өдрөө барилдуулна. Гэхдээ яг манай залуучууд нэг тийм айхтар 20 минут цанц тий ерөөсөө тий. Гараад тэр ихний 5 минутанд бол барилдаа 95% шийдэг. Ер нь бол ихний зооны барилдаанууд бол ер нь бол тэгэл шажигддаг. Яг мэдээж хэрэг медалийн төлөө хариуцлагатай барилдаанд бол багш тасгалжуулагч нар нь одоо нэлийн захиас хэлж гаргадаг учраас бас жоохон зогсох юм байна л да. Тактикийн барилдаа хийгээд. Түүнээс шүү дээ. Доогоор одоо 100 монд бол хэлсэн. Яахтар тийм 5 минутанд тэглэн хэлсэн юм бол байхгүй. За тэгэхээр одоо ямар ч бас дөрмийн хувьд юм байна. За барилдаан бол одоо хэсэгтээ бол 3 барилдааны хийгээд хэсгээс 2 баг гарч ирээд за тэгээ 8 баг маань одоо бүгшлэг хэлбэрээр барилдаад шууд гасагдаад 4 баг нь үлдээд за 4 баг маань дахиж барилдаад тий ахиж барилдаад хөдөлсөн хоёр налтын төлөө хожигцоо энэ хөдлийн төлөө гээд ингээд барилдаа явах нэ. За энэхүү барилдааныг бол онцгийн өсөлтийн түгэндэлэр хүч Монголын улсын малчин телевиз таавгандаа бүтсэн өдөр шууд дамжуул үзүүлэх байгаа. 2 сарын 1 буюу бүтсэн өдөр одоо манай телевизээр шууд дамжуул хүрэх учраас таавгад маань энэ сайхан барилдааныг бас шимтэг үзээрэй. Бүгдээ хайртай бүгдээ дуртай Монгол түмэн маань одоо бас сугаа тааруулж за сумын заануудынхаа өнгийг харж багаан дэмжиж өөрийнхөө аймгийн одоо багийг бас дэмжиж сумжуулна шүү дээ. Тийм манайхан ч гол нь утга учир нь тийм ээ. Нутаг усаараа бахархдаг хүмүүс юм чинь. Тэгэл ерөөсө гол нь тэр нэг л харах гэж л манайхан яах нь үгүй тийм ээ. Тий. Тэгэлгүй яах вэ. За Нодлонгийн одоо төрүүлсэн Баатарангард баг маань одоо энэ жил бол бас ахаад төлөвлөгөөг нь хэвтруулаад ирсэн байлгүй дээ тийм ээ. За энэ барилдаанаас ерөн та бүгддээ өөртөө шингээж авдаг давуу талууд нь юу вэ? Нодлонгийн хувьд бол бас энэ суглаас чанга таарчсан. Тэгэл яг үдсээр бол манайхан бүгд үдсээр бол тэгэл пенальт гарч ирчихсэн. Тэгээ энэ барилдаанаас бол давуу тал юу вэ зөндөө тэгээд тэр хүмүүстэй чинь барилд нь туулна гэдэг чинь асар их хүч гарч ийн. Төвчээр гарч ийн. Барилдааны мэдрэмж гэл зөндөө зүйл үүсдэг. За хоёр залуу нь одоо цал аваад ирсэн гэж байна. Тэгэхээр ахаад одоо хоёр залуу бол доороос ороод ирсэн байгаа. Багийнхаа мөрөлдөхүүний нэг сайхан харилцуулаач. Манайх Амир Арсланд орц зургийн тасгалжуулагчтай Баатарангард. За тэгээд миний үед Арханбаатар Булган аймгийн сайхан сумын хараад Сумын зам Баатар хөө. Тэгээ Увс аймгийн Баруун Түрэн сумын хараад Сумын зам Бат сайхан. Увс аймгийн Зүүн ангай сумын хараад Сумын зам Мөнхөрд. Тэгээд Увс аймгийн Баруун Түрэн сумын хараад Сумын Начин Гамболд. Сумын зам Батзүрэг гэсэн 6 оны бүрэлдэхүүнтэй. Их спортчудаа чөлөөт үндэсний хөрхөр нь холимог. Гоё уралдаа үзүүлнэ. Тэгээд аварга батлахын төлөө барилдах болно. Урд одоо юу гэдгийг 20 оны барилдаан дээр 10 оны барилдаан дээр орж юу тарах? Үгүй тэр үдл яаж байгаа. Дэвжээ чи одоо манай эдийн засгийн дэвжээ, манай Баатарангаар дэвжээ гэдэг одоо миний залуучууд байхгүй юу? Эдгээр чинь бол одоо ингээ шинээр тасалж одоо барилдаж байгаад одоо шинээр дэвжээ болж байгаа. Яг хууч 10 онд байж хатаа сумаас ч юм уу аймагаас ч юм уу ингээ бас баг болоод орох. Тэгээ яхаа боломж байсан байх. Ер нь бол юм байхгүй юу? Яг нэг өөрөө дэвжин дээр бэлтгэл хийгээд шүү дээ тий. Тэгэхээр бас нэг тэрүүхэн дэндээ вакуумччихэд байдаг байхгүй. Манай энэ гавыг начин энэ Болдоотор Арслан эдгээр маань болохоор ингээд нутгийн залуучуудыг ингээд цуглуулад ингээд сайхан бэлтгэл хийлгэж байгаа болохоор тэндээс нэг одоо жишээ нь увсынхан босгодогч гэдэг юм уу тий. Ингээд нэг нутгийн говьолтойхон хонгоддогч гэдэг юм уу. Тэгээд ингээд би юунаас суралцах юм аюу сайтай. Тэгээд энэ хоёр дэвжимийн шинэ байгуулагдсан учраас бол юу яаж байгаа. Тэр өмнөх 20 минутт бол арай оролцож амжааг. Тийм. Эдний хоёр баг бол бас нутгийн залуучууд байгаа учраас бас нэлээд хүчтэй. Тийм. Өнгөрсөн жил ч гэсэн их хүчтэй байсан. Манай гарын юм аа гэдэг нэлээд харамсалтай ялагдсан шүү дээ. Усын багийг тастаж өгөөд. Тэгээ одоо бас нэг дээл тэмцээн уралдаанд ирж байгаа чангуудын усаад хасагдж бас сайхан үстэй.
Тий, нэлэрээ тийм шүү дээ. Яг хамгийн гол нь энэ залуучууд дотор чи ирээдүйн Монгол бүхэн эмгээг тодорхойлох авраг арслангууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ Баярбаатарын зохион байгуулж ирсэн энэ эхлэл группийн нэрэмжит багийн барилдаанд сумын заан цалтаа байхдаа ингэж орж илаа гэдэг. Тэгээ энэ одоо бичлэгээр хадгалагдаад бас нэгэн түүхийг бичиж илтээж байгаа нь бас илүү их үн цэнтэй зүйл л дээ. Тэглгүй одоо эн чинь тэгэл энэ барилдаандаа зориулж бэлтгэлээ хийн өөрийгөө одоо бэлдэнэ гэл ингээл маш их зүйл одоо тэр хүнээс шаардж байгаа шүү дээ тий. Дан ганц одоо өөрийгөө ингэхгүй ахаад багаа бодно. Тий. Энд ч одоо бас ивент итгэж оролцуулж байгаа хүмүүс байна. Тэр хүмүүсийн бас итгэлийг алдахгүй нэлээ бид нар ч бас хичээн шүү дээ. Ер нь Монгол үндэснэр бол үзэгч байж ижил хөгждөг альва спорт шүү дээ. Ер нь үндэсний бүх гэлтгүү. Тий. Үзэгч байгаа спорт ч л хөгжиж байна. Үзэгч байгаа, дэмжигч байгаа спорт тийм ээ. Гиснээс дэмжигчүүдээр хэр яаж холбогдож байна? Одоо өөр ингээд нэмэгдэх хүмүүс байна уу? Ер нь ингээд дэмжээч гэж хүн амьтантай уулзч явбуу. Манай Баярбаатарын хувьд одоо сошиал нэлээд идэвхтэй хүн шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг энэ барилдааны гэсэн юм аа хүн амьтанд бас ингэж хандаж хэлж ярьж үзв. Одоо энэ ч бас нэлээд ажил болно шүү дээ. Үгүй шүү дээ. Үгүй юу? Тэгээд болчихдоо гэлээ. Үгүй болчихдоос биш л тийм хайхамжиг бас яа гэж байхгүй. Зөвөр ер нь бол тэгээд юу гэдэг юм бэ? Сошиалар нэг гарсараад яг танигдсан болохоор тэгээд хүмүүс нэг айхтар энэ хүн одоо нэг дундаас нь мянган цас харах гэж байгаа ч гэдэг юм уу тийм юм бол байхгүй энэ яг л бүх юм төлөө гэдэг юм мэдж байгаа болохоор тэгээ сайн дураараа энэ жил яах ингээл асууж байгаа юм бол одоо жишээлбэл энэ эхлэл групп чинь бол өнгөрсөн жил Завхан аймгаас нэг баг оруулчихсан байхгүй. За энэ жил найз нь баг оруулахаа болоод зүгээр ерөнхий юмд итгэж болчих гээл. Одоо нөгөө энэ юу чинь хайбрид хаус чинь болохоор өнгөрсөн жил бас юмд итгэжсэн байхгүй. Энэ жил найз нь бас дахиад юмд итгэж шүү. Энэ жил яах ингээл би бас хүнийг бас жил дараа нь шаналгаад байж чадахгүй шүү дээ тийм ээ. Асуух талаа заа найз нь тэгнэ гээл. Тэгвэл ингээл манай сайхан залуучууд чинь манай хоёроо начин ингээл хүмүүс чинь ингээл бүгдээр ингээл за яах юм барилдаа болох гэж шүүгээл уу орно гэл ингээл хэл сайхан л яач байгаа шүү дээ. Тэгээд олон сайн хүмүүсийн тусламж дэмжлэгээр л тэгэл. Одоо олон сайхан залуучууд энэ Монгол бүхийн өнгийг тодорхойлж одоо энэ залуу хоочийг бэлдэж явж байгаа энэ сайхан заанууд бол одоо жинхэнэ одоо энэ барилдаанд бол орох гэж байгаа. Энийг харин өшөө олон нүгдийн ивент тэтгэлэг олоод ингээд Шангилын сангийн өндөр болгоод ч юм уу ингээд явбал илүү нөгөө үзэх хүрээлэн их болоод оролцох хүмүүс нь их болоод ч юм уу ингээд явах магадлал их баг. Ер нь тгий гэж бодож байна тий. Ер нь тгий гэж л бодож. Тийм одоо хэлцээ үзэж байгаа олон хүн байгаа. Энд ч одоо мэдхгүй өнгөрсөн хүмүүс зөндөө байгаа ш тийм үст. Тийм тэгэхээр одоо хараад хойдон жил ахаад болно. Тийм бол. Тэгэхэд одоо ороё юу гэдгийг нөгөө хүн өөрт юу вэ түүгээрээ гэдэг шиг тий. Тэг юу хэлж байгаа түүгээрээ сайхан дэмжээд эн чинь бас төрүүлсэн багт нь тийм өгчөө ч юм уу ингээд явчих болно үст тий. Тийм. Манай нэр өнгөрсөн жил Ховд аймгийн багийг оруулж ирсэн Булган сайхан Батцайгаа залууч энэ жил бол баг оруулахгүй болио. Зүгээр юу вэ? Уран барилдааны шагнал 500 өдөр өгье гээл. Тэгээд гэх мэтчлэн ингээл яг хүмүүс сайхан хүлээж авсан л байл. Яг энийг л яриад байгаа байхгүй. Одоо юу гэдэг яг тэр уран барилдаан ч юм уу одоо тэгээд дахиад нөгөө нэг одоо баг 6 хүн гэж штэ. Тэг чил одоо юу нэг цамцны үйлдвэрээр 6 цамц өгсөн ч болно ш тийм үст. Энд чинь л одоо хүний уран одоо энэ барилжаа залуучуудын уран болж л ингэж хаашаа үргэлжлэнэ үст тий. Тэгэлгүй баг. Одоо жишээ нь одоо тэр Овс аймгийн ивент тэтгэж байгаа одоо юу лээ? Нэг ресторан байна шүү дээ. Гамп Грил хаус. Гамп Грил хаус гэдэг. Тэр залуу бол одоо багийнхаа залуучуудад өдрийнх нь хоолыг нас аваач өгнө гэж шинэ тий. Олонний дэмээр цаа биеиндээ дэмтэй. Ярих юм бол иймэрхүү жижиг юм бол зөндөө. Тий одоо жишээлбэл Ховд аймгийн багийн ивент итгэж залуучин Чэ Шарва гэж залуучин Ховд аймгийнхаа залуучуудад юу хийгээд одоо ижлэхэн подолк цамцаар жигдрий гээл ингээл тий гэх мэтчлэн тэр ойр зүрийн бол асуудалгүй. Яг бас одоо яг төмөн үзэж байгаа юм тий. Хүүхдээ хайртай хүмүүсийн илрэл анхаад төмөн хүн үзэж байгаа одоо орон нутагт манай телевизийг бол ялангуяа хүн үздэг. Орон нутагт одоо үйл ажиллагаа эрхэлдэг олон компаниуд байдаг. Тэр компаниуд одоо хараад наашаа ингээд дэмжих юм бол бас энэ маань илүү том болох юм болоо нөгөө нэг оролцож байгаа багууд төрүүлж байгаа хүмүүстэй хүртгцүүл нийх болох юм болоо тэгээ бүр одоо хойдонгоос гэх юм бол ингээ бүр бэлдээд эхлэх юм шүү дээ. За нөгөөх багийн маань бооц барилдаан болоо шүү дээ. Энэ жил одоо бид нэр багаан чанаржуулна тий. Ингиж ороо шүү гэдэл ийм гоё болох юм болоо гэд. Тэгээ одоо бас би
Баярбаатаргаа бас дэмжих хүмүүсээс холбогдорой гэж хэлэх юм бол гэсэн манай энэ ч одоо од том болохоор бас хэлэхгүй байна. Тэгээ одоо би өмнөөс нь хэлчихээ одоо тэгээ Сэнгэрлэгтээ үзэн сууж байгаа одоо тий сайхан бүх тайртай, бүхөө дээдлдэг, бүх сонирхдаг олон хүмүүс байвал та бүгд манаас манай хоёр зохион байгуулагчтай холбогдоод за инжилигт намждаггүй маркет эргэжлэгт нь сайхан тусал дэмнээд энэ сайхан барилдааныг улам сайхан өргөн болгоосоо гэж та бүдээс хүсэж байгаа юм шүү. Өөрөө би одоо бас бүх үзэх дуртай бүхэд их сонирхолтой хүн учраас аль болох бүхийг нэг сайхан байлгах гэсэн энэ Монголын одоо маш том өв соёл шүү дээ. Энэ сайхан өв соёлоо ингээд тий дэлгэрүүлээд ингэ явах юмсан гэж хүсдэг. Манай хоёр одорч яхаа би одоо яхаа би олчихно гэрээс олчихно. За манай залуучуудын хувьд за ер нь энэ барилдааны талаар бас хуваалцаач. Өмнө орж ивүү танаа баг одоо бас ямар шохон тагс төлөвлөгөөтэй энэ жил орох гэж байна. За өмнө жил оролцоо манайх тусгай байр 4 дугаар байранд орсон. За энэ жил тэгээд Баярбаатар анхных нь лайваар би хамгийн дөрөнд би манайх орно гэж хэлсэн. Яагаад гэвэл өмнө жил жаахан дутуу утсан. Дутуугаан гүйцэтгэж орсон. За манай бол завхандаа энэ дивжээгээ 2 дивжээ нэгтгээд ер нь их сургууль чанартай өмнө 2 баг орж исэн бол энэ жил манай хоёр нэгтгээд орж байгаа. Манай тэгээд хүчээр зузаадгаад орж байна. Одоо нэгдсэн бэлтгэлтэй гарцсан байцгааж байна. Тэгээд орж байна. Багийнхаа бүрэлдэхүүнийг танилцуулбал. За одоо манай багийн бүрэлдэхүүнийг хүчнээсээ танилцуулъя. Биднээс одоо нэг л бүх гişийн мал одоо холбогдсон шүү дээ бүгд ижилхэн. Манай залууч одоо бас хэрхэлдэг тийм ээ. Манай багийн дасгалжуулагчаар Монголс чинь Чимэд ондан өмнө жил бас давхар ажилласан. Энэ жил ажиллаж байгаа. За багийн ахлагчаар лав гарагчаа Сумын зан. За багийн гишүүд Мөнхтлэг Сумын зан, Хаш Эрдэнэ, Ням Дорж, Ням Даваа, Зэнд Очир гэсэн Сумын заад багтж байгаа. Манай багт барилданы Сумын занаа хөөргөн шуурдаг, үзүүрэлдэг, дөрүүлдэг тийм залуучууд байгаа. Ер нь бол их чанга болж ирсэн. Тэгээ сая суглаач гэсэн чанга таарж байна. Бас сайхан дээзоо гэдэг бол ер нь бол их чанга зоо байна. Тэгээ сайхан залуучууд харгуу сайхан барилдаад үзэн. За тэгээд бүх барилдана гэдэг бол асуужуулагч хүн маш чухал. Тэгээд манай Чимэд модны чинь энэ жил завхан дайн дивжээгээ тасгалжуулаад тэгээд барилдаж байгаа. За Төв аймгийн баг байсан. Төв аймгийн багийн Баавар өрөөнд багийнхан маань бас юугээ танилцуулбал багийнхаа бүрэлдэхүүнийг танилцуулбал за хэн дасгалжуулж байна. За ямар бүрэлдэхүүнтэй орох гэж байна. За манай үг болохоор Төв аймаг Аранга аймаг хоёрын бүгчүүд холилдож орж байгаа. Тэгээд Аранга аймгийн Сумын зан Эрдэнэ Очир. Тэгээд Аранга аймгийн Сумын зан Хотгон цоож. Аранга аймгийн Сумын зан Ням Дорж. Тэгээд Төв аймгийн Сумын зан Хэрхэм Жаргал. Төв аймгийн Сумын зан Гаан Улцыг. Тэгээд миний би байлж юм. Тэгээд Аранга аймгийн Сумын зан Машид харивчих. Тэгээд онцлог анхуутаа. Таад мань тэгээ одоо яаж байна? Багам одоо хэдүүлээ орё гэдээ одоо бие бинийгаа уриалж гэнэ үү? Эсвэл одоо энэ хөө компани ивент тэгээ та бүгд ороо гэдээ ингээд заавар зөвлөгөө өгөө. Тий, энэ Баавар брендийн юу болохоор Төв аймгийн ах хүү. Ивент итгээд. Тэгээ та хэдийг сонгоод. Нийлж бэлтгэх сургуультай хийсэн үү? Нийлж бэлтгэх сургууль. Одоо суглаагаа хийсэн чинь тэгэл ер нь нийлээл явна үстэй тий. Тийм. За манай залууч болохоор Арангаах байсан тийм ээ. Сэлэнгийн 5 ан байсан тий. Энэ жил орж байгаа гэсэн тий. Сэлэнг маань тэгээ одоо булганыг булчаад орсон байж тий. Энэ жил бол тий. 40 минутын өмнө гүргээгээ хийсэн гэж байна. За танаа багийг одоо хэн дасгалжуулж байна? Ямар бүрэлдэхүүнтэй орох гэж байна? Одгэрэл харцан маань дасгалжуулна. Тэгээ Сэлэнг аймгаас Сэлэнг аймгийн Мандал сумын хараад Бат Очир, Сэлэнг аймгийн Мандал сумын хараад Сумын зам Сагид, Мандал сумын хараад Мөнх Тулга. Тэгээд миний би Бат Магна. Тэгээд Цагаанур сумын хараад Бат Ушиг гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Тасалж шүүн одоо гэрэл харцаг. За ямар ч байсан тэгээд өнөөдөр бол одоо Эхлэл групп за Хабри 5 улсын хамтраад зохион байгуулж байгаа Сумын зан өнөөдрийн бооцоод барилдаа 2026 барилдааны маань суглааны хэсэг та бүгдээ хүрлээ. За ямар ч байсан 4 хэсэгтээ 16 баг маань хувааглаа. Тэгээ энэхүү багийн маань багууд маань одоо бол одоо аль багтайгаа таархаа мэдээд авцсан юм чи
одоо бэлтгэлдээ бол илүү чамбараад орох бах. За энээс агуулаад одоо ингээд барилдаа өнөөдрөөс агуулаад эхэлж байна шүү дээ ер нь бол. За тийм тэр хүн байгаа шүү гээл тий. За манай дасгалжуулагч нар ч юм уу амар мэддэг юм л. Хоёгаа хийвэрсэн л дээ одоо. Тий одоо ер нь тиймэрхүү хүн байгаа даа гэх. Тий одоо энэ багуудад чинь өмнө орж ирсэн учраас за энэ бол энэ багт орсон юм байна гэдээ ерөнхийд нь мэдсэн. За энэ хүн тий энэ барилдаанд таарах юм байна гэдээ бас багтаа ярилцах. Тэр хүмүүсийн нөгөө 1 2 3 4 5 гэдэг дугаар бас айгүй чухал. Тэрийг л таах хэрэгтэй. Тэрийг одоо зөв тааруулах юм бол баг ялт авах боломжтой. Яг тэгнэ. Тэгээ ямар яг хоо энэ бол цаагаараа энэ одоо хоёр компани итгэж байна. Энэ бүхэд хайртай олон сайхан хүмүүсийн тус дэмжлэгээр л энэ барилдаан болж байгаа. Тэгээд та бүгдийн итгэлийг алдахгүй сайхан заанууд маань шижгэнсэн жинхэнэ гал гарсан барилдаа үзүүлэх болно. Тэгээд та бүхэн бас сэнхэрлэгцээрээ сумын заануудынхаа барилдааныг үзээрэй гэж уриалмаар байна. За тэглэв. За тэгээ энэ дүрээд одоо өнөөдрийн маань одоо шууд нэвтрүүлэг суглааны маань шууд нэвтрүүлэг бол өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн нийт багуудаа бас маш их баярлалаа. Энэ сайхан бооцоод барилдааны зохион байгуулж байгаа та хоёртаа маш их баярлалаа. Нийт оролцож байгаа багуудаа бас амжилтыг хүсье өрөөе. За эрхэм үзэгч та бүхэнд маань үндэсний өсөлтийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээр 2 сарын 1 буюу бүтэн сая өдөр одоо энэхүү сумын заануудын багийн бооцоод барилдааныг шууд хүлээн авах боломжтой юм аа. Тэгээ зэнгэрлэгцээ үзэн хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Энэ төрөд өнөөдрийн маань шууд нэвтрүүлэг өндөрлөж байна.